нутгийг олсон тэрхүү оюуныг хамаг амтны оюунд шилжүүлэх боломжгүй юм а. Гагцхүү жинхэнэ бодит байдлын үнний мөрийг зааж өгснөөр хамаг амтан зовлонгоос гэтлэх юм а. Ингээд номын хувийн хаан төгсгөлд арилсан сэтгэл, бодийн сэтгэл төрүүлэхийн тухайд залбирал үлдээе. Шагжин мууны бурхан багшийн дүрийг миний дээр заларсан байна хэмээн төсөөлнө. Бурхан багшийг тойроод налаан нарын уламжлалын агуу мастерууд тойрон заларсан байна гэж төсөөлөх юм. Байлбала налаан нарын 17 агуу ягзрүүд заларсан байна хэмээн бодох юм. Төвдийн уламжлалын бурхны дамжлагын эргэн тойрон 7 гишүүнд номын үйл багтсан байна хэмээн дүрслэх юм. Үүнд сууж мөргөх, гоёл, сөрөг муу үеийн үрийн ариусал, өөрийн болон бусдын буйн даган баяс хүрийг суулган бурхтад номын хүрдийг эргүүлэхийг хүсэмжлэн нирван дүрд хүрч буйгаар төсөөлөх юм аа. Үүний эцэст буйнан зориулна. Энэхүү өөрөө 7 гишүүнт залбирлыг үйлдэж байна хэмээн төсөөлөх юм. Ингээд 3 удаа дагаж хэлжээ. Бурхан ном хоргийн чуулганд гэгэрэл хүртлэн би авралыг одуулна. Өглөг буян элемент үйлсний хүчээр би амьтан бүхэнд туслахын тулд гэгэрэх болтугай. Амьтныг аврах чин сэтгэлтэй агуу бодийг зүрхэндээ хадгалж авралт бурхан ном хоргийн чуулганд ашиг би итгэв. Бэлэг оюун хайр инрэл зэргээр би хамаг амьтны тусдал хичээ. Бурханы өмнө оршиж үйлдээд төгс бодийн сэтгэлийг төрүүлье. Агуу огторгүй хизээ орших хүртэл амьтан тэр хүртэл ажиллахаагаа халин тэр хэдүй хүртэл би оршоод амьтны зовлонг арилгах болтугай. Шамдасан бүтэсэн хоёр чул анаа огторгүй хөвчл буяны хурасан үгээр оюунан хартан мөнхөрсөн хамаг амтныг оюуны мандат татгч бурханнан би болоё. Эцэсэцаргүй үргэлжлэх төрön тутамда зөрөл ихний зөөлөн өшөлтийн эвгэ даган бараад цэгний бүрэн зэрэмжээ